Үндэсний статистикийн хороо 1972 оноос хойш хүн амын өрхийн бүртгэлийн мэдээллийн санг байгуулжээ. За харин энэ оноос эхэлж бүх мэдээллийг цахимжуулж байгаа юм байна. За одоогоор тус мэдээллийн санд 2,943 мянган иргэний мэдээлэл багтжээ. За хэрв таны мэдээлэл уг санд байгаа бол та регистрийн дугаар овг нэрээрээ бүртгүүлж сонирхолтой статистик мэдээллүүдийг харах боломжтой. За тухайлбал тантай ижил нэртэй хэдэн хүн байдаг, мөн таны насны хөдөлмөр эрхэлдэг, тантай ижил түвшний боловсралтай хэдэн иргэн байгаа. За мөн та Монгол улсын хэд дэх иргэн бэ гэдгээ үгээр мэдэх боломжтой маа. www.cgns.cg-ийн вебсайт руу орохоор иргэн та өөрийгөө мэдээллийг үзэж баталгаажуулна гэсэн линк байгаа. Тэр линк руу ороод гэхдээ та өөрийнхөө регистрийн дугаараар эхлээд бүртгүүлэх ёстой. Тэгээд таны мэйл хаягаар таны бүртгэх нууц зүг очсныхоо үндсэн дээр та зөвхөн өөрийнхөө мэдээллийг харах юм боломжтой байна. За тус санд бүртгэгдсэн зарим сонирхолтой мэдээллийг хүргье. За монголчууд 40-од оны үед хүүхдүүдтэй долгоор, дулам, лавгсүрэн, ичин хорлоо гэх мэт нэрийг өгдөг байсан бол 70-ад онд Болормаа, Отгонбаяр, Баярбат, Мөнхбат гэдэг нэрсийг өгч эхэлжээ. За харин 2000 оноос хойш төрсэн хүүхдүүдэд ихэвчлэн Ингчин, Бэлгүүн, Хулан, Хонгорзул, Ануужин гэдэг нэр өгсөн байна. За тэгвэл хамгийн ховор буюу Монгол улсад нэг байдаг нэрсэд Жаахан чулуу, Адил санаа, Альман тунгалаг, Одон туяарах гэрэл, Тожбаатар, Ямагт Баатар гэсэн нэр байна. За харин эсрэгээрээ хамгийн түгээмэл нэрсийн жагсаалтыг Бат Эрдэнэ, Алтан цэцэг, Отгонбаяр, Оюун чимэг, Батбаяр гэх нэрсүүд тэргүүлжээ. За үүнээс хамгийн олон нь Бат Эрдэнэ бөгөөд ийм нэртэй хүн 16430 байдаг юм байна. За харин хамгийн сонирхолтой нэртэй хүмүүсийн жагсаалтанд Бяслаг, Жижиг зургаа, Магазин, Чихэр, Үсрээ, Номер, Галтогоо, Гүлчхий, Бүдүүн гэдэг нэрс оржээ. За хамгийн богино нэрсэд Од, Оч, Аз гэдэг нэр байдаг бол хамгийн урт нэр нь 23 үсэгтэй бөгөөд Лувсан, Динзэн, Пилжин, Жигмэд гэдэг нэр байдаг юм байна. За мөн Гүр Соронзон, Гом Сүрэн болд, Гурвын даваа Отгонбаатар, Гурван хангай Шатар манлай, Метршхүү Монголжингоо зэрэг нэрс хамгийн урт нэрсэд оржээ.